За нэг талаасаа бид нар энэ үндэсний дархлаатай монгол хүн, дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг л яаж одоо ингээд тэнцүү өв тэгш хүмүүжүүлэх тухай, бий болох тухай яриад байгаа юм л та. Тэгэхээр яг хаана хориглон хязгаарлана гэдэг асуудлаа ярихдаа саяны бас цогтотор дарга ярьж байгаа шиг их болгоомжтой боталтай хандахгүй бол одоо beyond the reasonable doubt гэж одоо хөдөлшгүй нотлох хоримт гэж байдаг. Тийм аргумент дээр суурилж ил асуудлуудаа ярихгүй бол одоо шилбэл шүүх хурал дээр энэ хэрэг хийцэн болов гэж сэжиглээд байгаа хэрнээсээ нотлох хоримт олдохгүй бол тэр хүнийг ингээд шууд ялцч болдоггүйтэй л адилхан шийдвэр гаргалтандаа бид нар тэгж 7 хэмжээ нэг огтлох хэрэгтэй болчиход байгаа юм аа. Хуулийн энэ үзэл санааг анхааралтай уншихлаар эрүүл мэнд 1-р, 2-р оюун санаа, 3-р хүмүүжил, 4-р төлөвшил энэ дөрвөн зүйл дээр сөрөг нөлөөлөл учруулж байгаа тэр барометрийг бууруулна гэсэн ингээд зорилт байгаа байхгүй. Тэгвэл эн чинь өөрийг хэмжигдэх нэгжтэй байх ёстой. Энэ сөрөг нөлөө учруулж байгаа зүй тогтол нь түрүүний тэр баяр сайхан дарга хэлээд байгаа шиг зөвхөн цахим орчин биш, маш олон төрлийн одоо ингээд comprehensive гэж хэлдэг. Олон талт зүйлээс бүрдээд байгаа юм аа. Тэгэхээр энийгээ бид нар нөгөө өвчнийг ангаахын тулд оншилж ээж юм өгөхгүй бол багцаагаар ингээд багцаалдаад явчихлаар саяны дамжны цогтоодэр гишүүний хэлээд байгаа шиг энэ дээр далиндуулж өөр хүний эрхийн зөрчил үүсэх үедээ гэсэн болгоомжлог. 1. Хоёрт гэмт хэрэг зөрчил хадлагаас сэргийлэх гэж байгаа. Тэгвэл яг ямар гэмт хэрэгүүд, ямар зөрчлүүд, ямар төрлийн хадлагууд гэдгээ тодорхой бөгөөд түрүүн биенээ нэхэд байгаа симуляц гэдэг болвол энэ хуулийн зохицуулт бий болсноор нийгэмд ямар үр өгөөж авчрах юм бэ гэж. Тэнгүүд үзэл баримтлалын арыг нь уншихаар ерөнхий юм романтик юмнууд бичсэн байгаа байхгүй юу? Буурна гэж. Тэр ирж байгаа шин тутам үүссэн нийгмийн харилцааны асуудлыг бид хуучин арга барилаар шийдэх боломж өгөө юм аа. Тийм учраас энэ дээрээс анзаараарай гэж хэлмээр байгаа юм аа. За тэр номжим гишүүний хэлээд байгаа тэр фейсбુકийг орлох жишээлбэл одоо тэр сургуулийн орчинд багш нар даалгаврах би ч гэсэн 3 хүүхэдтэй яг багш нар нэгдэг байхгүй групп нээждэг. Тэгээ тэр групп дээр нь даалгавруудыг тавьчихдаг. Орхоос аргагүй болдог. Ялангуяа ковидоос хойшоо энэ бол дэлхийн нийтийн хэмжээнд технологийн хурд 12 жилийн хурдаар урагшилсан байгаа. Дэлхийн 2-р дайны 4 жил технологи 35 жилийн хурдаар. Сая ковидын 2 жил технологийн хурд 12 жилээр урагшилсан. Энэний нэг дээр дам төлөвөнд нь юу болсон бэ гэхээр энэ интернетийн хэрэглээ нэлээд өндөр түвшинд болцсон юм аа. Тэр энэ дээрээ бол та бүхэн бодооч. За та бүхний танилцуулж байгаа бичиг баримтан дээр үг үсгийн алдаанууд байж ах чинь дөрвөн яам гээд дөрвөн сайдын нэртэй тэгээ үг үсгийн алдаатай адаглаад наацах нь бид нэр ингээд жишээлбэл албан ёсны одоо хэрэглээндээ Word-ийн ч юм уу одоо монгол хэлээр бичдэг алдаагүй бичдэг зүйлийг ашиглаж чадахгүй байгаа шүү дээ. Нөгөө худалдаж авч чадахгүй байгаа бүгдээрээ. Тэгэл алдаатай юмнууд оруулж ирдэг. Нэг сарын 1-ээс Монгол бичгийн хууль хэрэгжсэн. Тэгээ хаа байгаа одоо нөгөө нэг хэрэгжсэн юм. Тэгээ нөгөө захимаар бид нэр одоо хүртэл онлайнаар монгол бичгээр алдаагүй зөв бичдэг програм нэвтрүүлнэ гэж чадаагүй л байгаа дах жишээ. Тэр нөгөө анхны А үсэг буюу суурэ бид нэр тавьж амжаагүй гэж ингээд дараагийн хуулийг хэрэгжихгүй баталгаатай биш, найдвартай биш. Тэр одоо төсөөтэй байдлын судалгаа, үр дүнгийн өвчлсөн таамаглалыг шинжлэх ухааны аргачлалаар хийгээгүй юмнууд орж ирээд байгаа байхгүй. Хуулийн үзэл санааг бол дэмжиж байгаа. Гэхдээ дөрвөн одоо Наранбаяр сайд та асуудалд бөөрн хэлэхгүй шууд хандах шүү дээ. Бүхэл бүтэн арчлалын эсрэг зарчмын ярьж хахад та их сонирхолтой санал гаргалаа. Ер нь хаачвал яад юм бол эднэр гэдэг ийм бөөрнгийн байр суурьтай байж болохгүй. Тодорхой ингээд энэ том улсын хөгжлийн маш том одоо боловсрол гэдэг салбар энэ чинь бол салбар гэхээс илүүтэйгээр суурь асуудлыг та авч явж байгаа хүн шүү дээ. Тэгэхээр тэр түрүүний хэлээд байгаа тэр 7 зүйл тэр эрүүл мэндээс эхсүүлээд төлөвшил хүмүүжил оюун санаа гэдэг эдгээр зүйл маань өөрсдөө зөвхөн энэ зүйлээс хамаарахгүй шалтгаан. За тодруулах минут өгье. Бүх юмыг нэг сагс руу хийхээс илүүтэйгээр яг одоо энэ асуудлыг бид нар ингээ хуульчлаад хэм хэмжээ тогтоочих юм бол энэ төвшөнд хүлээлттэй байж болно. Энэ төвшөнд нийгэмд өөрчлөлт гарна гэдэг. Дээрээс нь түрүүний тэр баяр сайхан дарга хэлээд байгаа шиг жишээлбэл тэр оюун санаа хүмүүжил төлөвшил гэдэг чинь эцэг их сургууль олон нийтийн байгууллага энэ боловсролын бодлогын асуудал нийгмийн орчин гэдэг олон тал зүйлээс хамааралтай гэдгийг нь бид нар бас одоо нухацтай авч үзэх хэрэгтэй болчиход байна л да. За тэгээд дээрээс нь тэр YouTube бид нар оруулсан. Ютубер гэдэг чинь одоо баг мэрэгжлийн төвшөнд хүрчлээ шүү дээ. Silver button буюу одоо 100 мянган дагагчтай, дээрээс нь сая дагагчтай Монголд олон ютуберүүд бий болчлоо. Энэ чинь дэлхийн нийтийн ирээдүйн мэрэгжлийн нэг хуулиур болцсон байгаа байхгүй юу? Тэнгүүт бид нар ингээд нөгөө нэг ирж яваа цагийнхаа аясыг харах хэвээр, хандлагыг тодорхойлох хэвээр.
Одоо нэг 90 гаруй тэрлион доллар дэлхийн эдийн засаг эргэлдэж байна. 2050 онд бол 250 их 80 доллар төрнө. Энэ дотор энэ захин платформоос үүдэлтэй бизнес гэдэг чинь өөрөө асар том зах зээл болсон байгаа шүү дээ. Тэр энэ мэтийг ингэж нэг бүрэн тооцоод симуляцаа гаргах